хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол татрын албандаа заавал бүртгүүлдэг. Аж ахуйн нэгжийн орлогын албан татрын тухай хуульд аж ахуйн нэгж гэдгийг тодорхойлж өгсөн байдаг. Улсын бүртгэл бүртгэгдэж ашигын төлөө үйл ажиллагаа явуулж байгаа компани, хошоо, нөхөрлөл, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөх үүрэг бүхий бусад адилдгах этгээдүүд. Үүнээс гадна хуулийн этгээдийн эрхгүй этгээд мөн үндсэн үйл ажиллагаа нь ашигын төлөө бус боловч бараа борлуулсан үйлчлэгээ үзүүлсний орлого олж аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөх үүрэг бүхий этгээдүүдийг аж ахуйн нэгж гэж тодорхойлсон байдаг. Та хэрвээ шинээр үүсгэн байгуулагдсан аж ахуйн нэгж байгаа бол татрын албаны сайтадаа хандан мэдээлэлээ баталгаажуулж бүртгэлээ хийлгэнэ. Хуулийн этгээдийг үүсгэн байгуулагч та татрын цахим системд хандахдаа эхлээд хувь хүнээрээ бүртгэлээ үүсгэх хэрэгтэй. Хэрвээ та өмнө нь татрын цахим системд хандаж бүртгэлээ үүсгэсэн бол нэвтрэх нэр болон нууц үгээ ашиглан байгууллагын эрх холбох гэснийг дарж тухайн үүсгэн байгуулагдсан компаниа холбох боломжтой байдаг. Хэрвээ системд бүртгүүл үүсгээгүй бол та системд бүртгүүлгүй бол бүртгүүлэх гэснийг дарж бүртгэлээ үүсгэж өгнө. Бүртгүүлэх товчийг дарснаар та хувь хүнийхээ регистрийн дугаар, овог, нэр, цахим шуудангийн хаяг, мөн бүртгэлтэй утасны дугаарыг үнэн зөв оруулж бүртгэлээ үүсгэх шаардлагатай. Цахим шуудан хангийн хаяг буюу утасны дугаарыг үнэн зөв оруулж өгөх шаардлагатай бөгөөд тухайн бүртгүүлсэн хаягаар танд нэвтрэх нууц үг очихыг анхаараарай. Та хэрэглэгчийн нэвтрэх нэр гэсэн дээр өөрийн регистрийн дугаар, эсвэл цахим хаяг, бүртгэлтэй цахим хаяг болон иргэний бүртгэлийн 12-р дугаарыг оруулах боломжтой байдаг. Мөн нууц үг гэсэн дээр бүртгэгдсэн гар утасны дугаар болон цахим хаягт ирсэн нууц үгийг оруулж тухайн системдээ нэвтэрч орно. Системд нэвтэрч орсны дараа тухайн байгууллагын эрхийг холбох гэснийг дарж шинээр үүсгэн байгуулагдсан аж ахуйн нэгжийнхээ регистрийн дугаарыг давтаж оруулан нууц үгийг оруулан тухайн бүртгэлийг үүсгэх боломжтой байдаг. Хэрэв та тухайн эрхийг холбож чадахгүй байгаа бол аж ахуйн нэгжийнхээ гэрчлэгийг авч харьяалах татрын албандаа очин холболтыг хийлгэх боломжтой байдаг. Байгууллагын эрхийг холбосны дараа тухайн үүсгэн байгуулагдсан компани мэдээлэл бүхий довч талбар идэвхжиж орж ирсэн байх бөгөөд тухайн талбарыг дарж орсноор бүртгэл баталгаажуулах гэсэн товч идэвхжсэн байдаг. Бүртгэл баталгаажуулах гэсэн товчийг даран та өөрийн үндсэн бүртгэлтэй утасны дугаар, цахим шуудангийн хаягийг мэдээллийг үнэн зөв оруулснаар бүртгэлийг баталгаажуулах товчийг даран мэдээлэлээ баталгаажуулж оруулна. Мэдээлэлээ баталгаажуулсны дараа та эрхийн тохиргоог хийж өгөх бөгөөд мэдээлэл баталгаажуулахдаа та өөрийн бүртгэлтэй утасны дугаарыг оруулсан байх бөгөөд тухайн мэдээллийг шалгаж байнгын мэдээлэл авах хэсэг гэдгийг тим гэдгийг сонгож хадгалснаар дараагийн мэдээллийг баталгаажуулж оруулна. Бүртгэл баталгаажуулах товчийг даран та өөрийн бүртгэлтэй утасны дугаар, цахим шуудангийн хаягийг үнэн зөв оруулан байнгын мэдээлэл авах хэсгээр тим гэснийг сонгож мэдээллээ баталгаажуулж өгнө. Мэдээлэл баталгаажуулсны дараа та эрхийн тохиргоогоо хийнэ. Эрхийн тохиргоо гэдэг нь танаа байгууллагын татрын цахим системд хандан авч байгаа үйлчилгээ мэдээллийг авах, татрын тайлан илгээх, төлөлтийг хийх, тодорхойлолт авах гэх мэт татрын цахим үйлчилгээ бүхий л үйлчилгээг авах эрх бүхий байдаг учраас эрхийн тохиргоогоо үнэн зөв хийх шаардлагатай байдаг. Эрхийн тохиргоо зэсээр таны үүсгэн байгуулагдсан аж ахуйн нэгжийн татрын тайлан илгээх, ерөнхий нэгтлэн бодогчийн эрх, мөн бусад бүртгэлтэй хэрэглэгчийг холбох боломжтой байдаг. Ерөнхий нэгтлэн бодогчийн эрх нь танай байгууллагын мэдээллийг өөрчлөх, татрын тайлан илгээх, татрын тодорхойлолт авах гэх мэт бүхий л мэдээллийг өөрчлөх, авах боломжтой байдаг учраас эрхийн тохиргоогоо хийхдээ анхааралтай байгаарай. Бусад хэрэглэгчийн тохиргоо гэснээр зөвхөн тухайн төрлийн тайлан илгээх, эсвэл тухайн төрлийн татрыг төлөх, тодорхойлолтыг авах гэх мэт тодорхой эрхийн хязгаарлалттай бол бусад эрхийн тохиргоогоор тохируулж өгдөг. Таны эрхийн тохиргоо олгосон тухайн хуулийн этгээд дээр бүртгэгдсэн ерөнхий нэгтлэн бодогч хэрвээ өөрчлөгдсөн бол эрхийн тохиргоогоор орж тухайн этгээд сонгогдсон этгээдийг сонгож идэвхгүй болгон хасах боломжтой байдаг. Ингээд та цахим татрын системдээ тухайн мэдээллийг бүртгүүлжүүлж шинээр татвар төлөгчөөр бүртгэгдэнэ. Таны бүртгэгдсэн хугацаанаас хамааран таны тушаах
тайлангийн мэдээлэл тайлан тушаах гэсэн зэсэнд сонгогдох бөгөөд хэрэв тухайн тайлан жилийн 6 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө бүртгэгдсэн бол хагас жилийн хувьд аж ахуйн нэгжийн тайлан болох ТТ02 тайлан мөн цалин хөдөлмөрийн хүснээ ТТ11 тайлан илгээх боломжтой болж идэвхждэг. Хуулийн хугацаа нь аж ахуйн нэгжийн тайлан хагас жилдээ нэг удаа жилийцээр өссөн дүнгээр жилийцийн тайлан гаргах бөгөөд цалин хөдөлмөрийн өсний ТТ11 тайлан улирал бүр өссөн дүнгээр гаргаж илгээнэ гэдгийг анхаараарай. Таны бүртгүүлсэн хугацаанаас хамаарч дотрийн тайлангийн төрлүүд үүсэх бөгөөд хуулийн хугацаанд багтааж та дотрийн тайлангаа илгээгээрэй.